Сайн байцгаана уу? Баска and Fede. Ciao a tutti ragazzi, siamo Fede e Basca. See See you. you See you. later. Одоо бид хоёр Таиландын Бангкокт байна. 95 6 он жин. Одохгүй бид хоёр одоо Таиландаар дугуйтаа аялах болно. За тэгэхээр бид хоёр яаж бүтэн цагийн ажлаа орхиод Таиландаар дугуйтаа явах болсон бэ? Яаж, яагаад, юу болов гэдэг талаараа энэ удаа ярих болно. За та бид хоёрын өмнөх бичлэгүүдийг үзсэн бол өмнөх бичлэгүүд маань Европоор аялсан бичлэг байгаа. Бид хоёр Европоор машинтаа аялаад 1 сар гаргаад Монгол буцаж ирсэн. Тэрнээс хойш юу болвоо гэдэг талаар жоохон товчхон ярих юм бол Европоос ирээд удаагүй байжгаад бид хоёр өмнө нь 11 сард бас явж байхдаа Хайнанд явж байхдаа би нэг тропикийн байшин хараад тэгээ хэлсэн бохгүй юу? Ийм гоё халуун орны байшинд амьдарч үзүүл гоё юм байна гэд. Тэгээд бид хоёр Европоос ирснийхаа дараа ярьж агаад за 6 сард ерөөхдөө юу явъя? Таиланд явъя. Тэгээд дээрэс нь бас айл 2014 оноос хойш би ер нь Таиланд явах гэсэн гэж боддог байсан. Гэхдээ явах боломж юусэн гарахгүйсээр байгаад ингээ 11 жилийн дараа анх удаа Таиландд ирсэн. Тэгэхээр 2 сард бид хоёр шууд билетээ захиалсан. 6 сард ер нь ажлаа зохицуулаад хоёлаа явъя. Тэгээ 6 сар болтол одоо бүх бэлтгэлээ хийгээд тэгээд одоо ирсэн сууж байна. Фэдэж юм болохоор надтай анх уулзахаас өмнө дугуугаар аялдаг байсан. Тэгээд өнгөрсөн жил бараг 10 11 сар орчим ганцаар дугуугаар 13 мянган км аялсан бохгүй юу. Тэгээд ерөнхийдөө нөгөө тийм олон хоног одоо тийм олон километр аяллаа дараа хотод ирээд амьдрахад өөрт нас жоохон юу гэх баригдмал гэх юм уу байсан. Тэгээ надад бас хотын амьдрал нэг амар л таалагддаггүй. Би ерөөхдөө жоохон хүн багтай газар дуртай болохоор надад бас ажил хийгээд яг ингээд 9-5 ажил хийхэд бас жоохон хэцүү санагдадсан. Тэгээ бид хоёр жоохон ер нь тийм амьдралын юм аягт хоёулаа ер нь их тийм дуртай биш. Тэгэхээр ер нь одоо нэг ажлын хажуугаар аялыг ч гэдэг юм уу нэг тиймэрхүү санаа бол байсан. Гэхдээ энэ удаад бол бид хоёр хоёлаа ажилласаа гараад одоогор бол зөвхөн аялахаар төлөвлөд байж байгаа. За тэгэхээр хүмүүсээс гайхчих магадгүй яаж одоо тэгээд ажилгүй ээжиж аялах гэж байгаа юм те ямар мөнгөөр аялах гэж байгаа юм бэ гэдэг. Мөнгө хэрхэн цуглуулсан одоо тэр талын санхүүгийн асуудал дээр Фэдэ тайлбар хийн. Тэгээд бид хоёр монголоор, италиар хоёулангаа нь яриад явчихна. Тэгээ монголоор ярихдаа бид хоёр доор италиар сабтайтл оруулаад тэгээд италиар ярьсан дээр нь монгол сабтайтл оруулаад явах болохоор та дуустал нь үзээрэй. Dal momento in cui abbiamo prenotato i biglietti avevamo 5-6 mesi. Eravamo appena tornati dal viaggio in Europa e quindi avevamo già speso un bel po' di soldi lì, dato che comunque viaggiare in Europa non è così economico. E quindi abbiamo deciso di fare più economia del solito, quindi abbiamo iniziato a non uscire più la sera, a non comprare più cose superflue, non abbiamo comprato vestiti, scarpe, avevamo in mente di comprare una macchina, ma alla fine abbiamo fatto senza, io ho comprato una bicicletta solamente per andare al lavoro, dato che era un po' più lontano del lavoro di Basca. Lei ha camminato al lavoro tutti i giorni, quindi abbiamo deciso di fare uno stile di vita più economico. Anche al supermercato, quando andavamo a fare la spesa, che ci limitavamo sempre a fare la spesa una volta a settimana, si guardava le offerte, abbiamo cercato comunque di risparmiare a 360 gradi. Nello stesso momento abbiamo deciso di ristrutturare casa, quindi siamo stati impegnati 7 giorni su 7 praticamente dopo lavoro e nei weekend, quindi non abbiamo avuto nessun tipo di svago e allo stesso tempo poi non abbiamo speso molti soldi in serate o in cene fuori o cose del genere. Comunque finivamo di lavorare, tornavamo a casa e lavoravamo in casa fino alle 11, mezzanotte, e poi il sabato e la domenica comunque ci dedicavamo alla ristrutturazione, quindi non abbiamo avuto modo di spendere soldi. Adesso Basca vi spiegherà appunto come è andata la ristrutturazione e perché l'abbiamo fatto. За бид хоёр тэгээд
нөгөө байраа түрээслэх байсан болохоор нэг засвар ихгүй бол манай байр ер нь жоохон хуучин. Тэгээд шалаа талын солиод бааны өрөөгөө угаалгын өрөөгөө бүтэн засвар хийгээд тэгээд хаана таа тэгээд бүх юмдаа засвар хийсэн байхгүй. Гэхдээ засвараа бид хоёр ер нь өөрсдөө хийсэн. За өөрсдөө ч ер нь хийхдээ фэд хийсэн. Сэр орой ажилласаа ирлээ, хоолоо илээ, тэгмүүдээ өргөжлүүлээ засвараа хийгээд орой дандаа 12 болтол засвараа хийгээд тэгээд бааны өрөөнийхөө бэлтааг болохоор хүнээр нь алгасан. Тэр бэлтаа бол арай хүнд ээжлээд юм лээ. Тэгээ яг тийм мэрэгжлийн үнээр нь алгахгүй л угаасаа өөрсдөө нааж чадахгүй. Тэгээ тэрнээс бусдыг энэ бүгдийг өөрсдөө игээд нэг 2 сар орчмын дотор байраа бүгдийг нь засвар хийж дуусгасан байгаа. Тэгээд болохоор ер нь засварын үнэ харьцангуй гайгүй хямдхан болсон гэж бодоод хүнээр илгэснээс тэгээд хэрвээ та сонирхох юм бол бид хоёр нөө яаж ямар засвар хийснээ бас өөр бичлэг хийж оруулж олно. Сонирхол асуулт байвал комментэнд үлдээгээрэй. За тэгээд бид тэр засвар хийж явах дундуур бас миний ажлын шаардлагаар хөдөө явсан. Тэгээд бид тэр хөдөө нөгөө машинд явж байгаа л баха юм ярьжсэн бохгүй. Тэгээд юм ярьж аваад би болохоор одоо хотмот ч юм уу юм автомашины хажуугаар бол ингээд дугуй унахаас амар айдаг бохгүй. Тийм болохоор би бол ер нь тийж унж чадахгүй зүгээр ингээд хуйлаа унаад ингээд ардаа суугаа явдаг юм байдаг бол гэтгсэн чинь фэдэ. Өө тийм хоёр хүний дугуй гэ байдгийн штэ тандем гэдэг. Тэгээ би ч одоо тийм үү гэ. Тэс чи тийм дугуй байгаа гэдэг надад зургийг үзүүлээ. Тэгмүүд нь өдөр хоёлоо тийм наад дугуйг ч унаал Таиланд дээр явуул болох юм шүү гэдгсэн чинь бүдэг болох юм шүү. Тэгээ бид ер нь машин дотор юм ярьж явж байгаа гинтийн санааг болсон бохгүй юу? È stato più facile di quanto pensassi alla fine. Abbiamo prenotato il biglietto, abbiamo deciso il viaggio, sapevamo la strada da percorrere, sapevamo che avremmo pedalato in tandem, sapevamo i posti in cui ci saremmo fermati e ovviamente lasciando spazio poi alle casualità. Mi sentivo come se mancasse qualcosa, fondamentalmente. Come se mancasse un po' la motivazione per farlo. Sì, ok, viaggiamo attraverso posti bellissimi da vedere, interessanti, culture diverse, però allo stesso tempo che cosa ti spinge a pedalare quei 60, 80, 100 chilometri al giorno? E quindi ho pensato, perché non farlo anche per una causa più grande? Perché dobbiamo farlo solamente per noi? Cioè, nel senso, nello stesso momento in cui lo facciamo e ci divertiamo, e perché allo stesso tempo non dedicare anche il tempo che abbiamo a disposizione a qualcosa di più grande o a persone che casomai non hanno tempo da dedicare a determinate cause. E quindi ho pensato all'inverno che abbiamo passato in città a come l'aria era quasi irrespirabile. Anche vedendo poi il film Se solo mi potessi ibernare, che parlava di questo ragazzo che vivendo nel distretto delle Gher faceva una vita difficile e faceva una vita in cui oltre al lavoro e alla scuola il tempo a disposizione da dedicare a fare un cambiamento non è molto. Molte persone non hanno tempo a disposizione, tempo libero, oltre a quello che hanno bisogno per guadagnare soldi per vivere. E noi non abbiamo così tanti soldi, però abbiamo tempo a disposizione. E penso che sia la ricchezza più grande fondamentalmente, e dal momento che noi abbiamo questo tempo a disposizione, perché non dedicarlo per persone che quel tempo non ce lo hanno? E volevamo inizialmente raccogliere delle donazioni per creare un movimento ex novo, da zero, solamente che andare contro a delle cose così grandi come il carbone, come la lobby del carbone in Mongolia sarebbe stato molto difficile per noi. E quindi ho trovato poi che le Nazioni Unite avevano un progetto aperto, una raccolta fondi aperta in Mongolia per il progetto If I Only Could Go Solar, stava raccogliendo appunto fondi per questo problema. Infatti con questi fondi le Nazioni Unite installano pannelli solari per il riscaldamento e per cucinare.
E quindi queste famiglie a cui vengono installati questi impianti fotovoltaici non hanno bisogno di utilizzare più il carbone. Appena ho trovato questo progetto su internet, io ho scritto subito a Basca e lei non ha esitato un secondo, ha detto sì, perché no? Facciamolo. Abbiamo scritto direttamente alla persona che si occupava di questo progetto in Mongolia, ci siamo incontrati, anche lei è rimasta molto stupita anche del fatto che i ragazzi giovani si dedicassero a un qualcosa senza ricevere niente in cambio. E noi non vogliamo niente indietro, ecco. Lo facciamo perché ci sentiamo di farlo. Quindi hanno lasciato una campagna delle Nazioni Unite aperta per noi due, di cui siamo rimasti veramente contenti. Ed eccoci qua. За тэгээд ингээд санаагаа олоод бүх ажлаа зэгцлээ. Тэгээд бид хоёр 5 сарын сүүлээр ажилласаа гараад 5 сарын 30-нд ажилласаа гараад тэгээд 6 сарын ихээр ирсэн байгаа. Эрэхтэй болохоор угаасаа нөгөө дугуйн дээр явах болохоор аль болох ачаа багтай. Тэгээд энэ угаасаа халуун ор учраас нэг их хуцас сонор хэрэггүй болохоор бид хоёулаа нэг үүрэг өвчтэй ирсэн. Нөгөө литр гэдэг багтаамжнаас арай өөрлөд юм лээ. Килограммаар болохоор минийх болохоор 10 кг болсон. Фидегийнх болохоор 13 кг ачаас. Тэгээд бид хоёр энийг яг дугуйн дээр явахдаа болохоор дугуйны цүнхэн хийгээд бас арай өөрөөр баглах юм. Одоогоор бол үүрэг өвчтэйгээ явж байгаа. За тэгээд Бангкокт ирсэндээ Бангкокт бид хоёр шүн бараг 12-1 болж ихт болсон. Тэгээ гайл дээр нь болохоор нэлээх уучртайсэн. Тэгээд бараг цаг гарan гайл дээр очрлоо. Тэгээд гарч ирчээ би бол за бараг юу хийчихвэл гэж бас дугуй муугаар явна гээл томрол ирсэн чи гаргуутай шууд халуунд яа би одоо явж чадах юм уу гэж шууд айсан. Тэгтээ одоо хит хоноод ирсэн чинь тэгтээ айц гайг болчихж байна. Тэгээд дугуй муугаа мотоцикл энтер дээр явхаар ерөөхдөө нөгөө салхитлаад алхаснаас хамаагүй сэрүүхэн болохоор бас гайгүй боломжтой юм шиг санагдчих байна. Одоо л айц гайгүй багассан. За бид хоёр тэгээ ирээд эхний өдрөө л нэг юм үзег ойр хаваараа энэ хаваараа алхаж байгаа. Бид хоёрын энэ байгаа дүүрэг нь болохоор ерөөхдөө жоохон засаг захиргааных нь нэгж байгууллагын төрүүд нь байдаг юм шиг лээ. Яг тиймэрхүү дүүрэг нь бас яг бүрэн аялал жуулчлалын дүүрэг биш. Гэхдээ ер нь жуулчид энэ хайр бас нэлээд байлээ. Тэгээд эхний өдөр бол тэгсгээл өнгөрсөн. Угаасаа ядраад ирээд ядарсан байсан болохоор тэгээ хоёр дахь өдөр болохоор бид хоёр тэр нөгөө хамгийн алдартай байдаг хөвтөж байгаа буддаа байдаг. Тэрэн дээр нь очоод тэгээд Батаруу ингээд бас нэг яг ойролцоо нэдэг хийд дээр нь бас очсон. Тэгээ тэр хоёр нь бол айгуу гоё юм байлээ. Тэгээ хүн ихтэй ер нь жоохон өглөө эрт очивол зүгээр санагдсан. 6 болж байна. 5 6 мургаа гээд ирэхээр арай чухал хэрэг юм байна. Бид хоёр сая өдрийн халуунд дэлгүүр хийсэн. Кафе орж гоё юм уусан. Энд уух юмнууд амар гоё. Матча гоё. Кофе гоё. Сто гоё. Тэгээд гарч одоо арай халуун арай гайг гэсэн хүртлээс амар чихтэй болохоор амар наалдал. Тэгээд бас халуунд ингээд ариу хувцас өмсгөөр ингээд үрээд хүстэй би ингээд амар захнаад байт юм байна. Тэгээд baby powder авч төрсөн. Тэгээд зүгээрсэн. Okay, show the baby powder. Yeah. In Thailand хийсэн. Back to baby. Back to baby. Тэгээд ер нь их сонирхолтой л санагдаж байна. Тэгээд бид хоёр голоор нь заваар явж үзсэн. Тэгээд завь нь бас ингээд хуучин одоо юу гэх хуучны тэгээд айгу гоё шин кондишн агааржуулагчтай энэ шиж байна. Тэгээд автобус нь бас хуучин бүр ингээд модон шалтай автобусч байна. Бас гоё юм агааржуулагчтай автобусч байна. Ингээд юм хуучин шинийн зэрэгцэн оршдог хот юм уу да. За тэгээд дээрэс нь бас мангар том жом харлаа. Том монитор үлэг гөрүүлсэн. Monitor laser гэдэг нэртэй амар том тэрийг харсан. Тэгээд энэ гудамжинд би ер нь амар жижиг сажигантай харсан. Могоо харсан, хэрэм харсан. Тэгэл явж байгаа нүдний болон нэг юм гүүгээ хэлээ заа юу. Тэгээ одоо бид хоёр мэдгүй майхан энтер тонохоор би одоо яана гэж жоохон айжлаа.
одоо амьдгүй аргатай юм чи болох байхаа л гэж бодож байна. За тэгээд их сонирхолтой шат байна. Ирж үзүүлээс үзэх юм зөндөө байна. Тэгээ бид хоёр угаасаа нэг ингээд халуунд бас их олон газар явж чадахгүй. Тийм ч амар том. Нэг газар руу нь явхад доотлол нь бараг 1 цаг маг орж байгаа юм чаа. За яг бид хоёрын энэ байгаа газраас тэр гол сүм энтер нь бол яг нэг хол биш нэг 30 минут автобусаар ч юм уу заваараа яваад очиж байгаа. Тэнгүүд зарим газар руу явах гэхээр ингээд 2 дамжин, 3 дамжин, 1 цаг, 2 цаг явна гэхээр жоохон шантраад байна. Тийм болохоор нэг их юм бол үзэхгүй юм шиг байна. За тэгээд дугуй муугаа явж авсан талаар фэдэ ярина. Энэ гест хаусынхаа ширийг бүр эвдлээд байгаа. Ширийнхээ наалтыг хуулаад ах юм. Тэгээ манай Монголд нэг монголоор ярихгүйсэн чинь Бангкокд ирснээс хойш байнга монголоор ярьж байгаа. Sono stato in cerca di questo tandem per un po'. E ho contattato diversi amici qui in Thailandia, dato che sono già venuto qui altre 3 volte, 2 delle quali in bicicletta. E siamo riusciti a trovare questo tandem tramite questo amico. Aveva questo tandem appeso al muro a casa e non lo utilizzava. Ha detto sì, perché non possono prenderlo loro? Quindi siamo andati a vederlo giovedì mattina. Sì, al primo impatto è stato difficile. Non sapevamo come comunicare, non sapevamo come muoverci. Lei che da dietro provava a muovere il manubrio, ma la bici non si muoveva. Abbiamo provato 2 o 3 volte, poi abbiamo già preso la mano, tra virgolette. Questo ragazzo ce lo consegnerà, ce lo porterà con la sua macchina alla stazione del treno, dato che qui alla guest house non abbiamo molto spazio per tenerlo. Abbiamo già comprato i biglietti per Krabi, per un treno che ha il vagone cargo, quindi martedì per l'ora di pranzo faremo il biglietto per il tandem, se non sbaglio costa sui 90 baht. Partiremo martedì alle 6:30 del pomeriggio, 18:30. Arriveremo a Surattani alle 4:30 di mattina e da lì ancora non abbiamo trovato il modo per arrivare a Krabi, dato che abbiamo tutti gli zaini e la bicicletta ancora non è stata controllata e non è stata ancora fatta la manutenzione necessaria, quindi non penso che saremo in grado di pedalare fino a Krabi. Dobbiamo trovare un modo per arrivarci. E poi da lì si parte il viaggio vero. Ингээд нөгөө аяллаа дэлгүүр орсон. Тэгээд дугуйн дэлгүүр орж бас хэдийм цоглуулсан. Choice change. За санаагаа өөрчлөлөө. Энийг авах бол. Мөн үү? Энэ гоё. Гоё. Гоё байна. Гоё. Ийм олон юм байна. Энэ дэлгүүрийнхэн цогын сайд тасарсан. Таиландд бас цог тасардаг юм байна. R value гэж байдаг юм байна. Энэ болохоор 4 үйлрэлт хэрэглэж болдог. Одоо энэ болохоор жишээ нь зөвхөн 100 юм уу? Хавар нам хэрэглэж болдог юм шүү. Ийм ялгаатай юм байна. За хөлтэй. Энэ болохоор энгийн газар залгуулдаг. Тэгээд энийг авлаа. Бус нь болохоор зөвхөн ийм зориултын жижиг газрууд залгуулдаг юм байна. Нөгөөд нэг фэдэ ганцаараа аялжсэн болохоор фэдэгийн хэрэгжилжсэн юмнуудыг болохоор ээж аав нь Италиас бид хоёр руу явуулсан байгаа. Тэгээд тэрийг бид хоёр Крабид очиод аавна. Шуудангаар. Тэгээд нэмээд бид хоёр нэг ойр зур хэрэгтэй одоо хамгаалтын каск, тэгээд усны сав, малгай, тэгээд нөгөө унтахад хэрэгтэй юм нөгөө даавуу гэх юм уу. Тэгээд гудас центр гэдэг нэг хэдий юм авсан. Тэгээ ерөөхдөө одоо аялалдаа нэлээд бэлэн болсон. Сүүлийн ажил нь дуугаа үзүүлэл Крабигаас гарна. Крабид болохоор фэдэгийн дугуй засны найз нь байдаг. Тэгээд өөр бас бусад найзууд нь байдаг болохоор ер нь тэгээд Бангкокийг бодвол арай жижигвтер хот учраас арай тухтай. Арай тэгээд бас бид нөгөө эхлэхэд зам ментрээ тооцоолоо тэгээд Крабигаас эхлэхээр төлөвлөсөн байхгүй юу. За тэгэхээр удахгүй Крабид уулзцгаая. Subscribe дараарай, лайк дараарай, share хийгээрэй. Dobbiamo raggiungere più persone possibili per rendere il viaggio possibile e per rendere il grande cambiamento più vicino. Тэгээ бас одоо саяны ярьж байгаа
нөгөө цэвэр агарын төсөл байгаа шүү дээ. Five Good Go Solar гэдэг. Бид хоёр тэрний линкийг бас үлдээчихье. Хэрвээ та нар хүсвэл хандив өгөөрэй. Тэгээ бид хоёр бас Buy Me Coffee гэдэг линк байгаа. Тэргээр бас бид хоёрт хүсвэл кофе авч өгч болно шүү. За баярлалаа. Баярлалаа. Bye bye. Arrivederci. Ciao.